Зэрлэг амьтан дээлтэй хашааны стандартыг 2025 онд баталсан байдаг. За гэтэл өнгөрсөн 7 хоногт стандарт мөрдөөгүй төмөр хашаанд бугс үлбүүлж өгсөөр гарсан. Үүнтэй холбоотойгоор нөхдийн аманд байрлах тухайн хашааг албатан буулгаад байна. За мөн тухайн аж ахуйн нэгжид өмнө нь хашааг буулгах шаардлагыг 2 удаа хургуулж байсан бөгөөд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. За үзэгчдээ бид нөхдийн амнаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр богд ууланд өвлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор сүүлийн 2-3 жил 20-30 орчим буугаал яг энэ хэсэгт орж ирж ингэж өвлждөг юм байна. Харин 1-р сарын 30-нд бол 2 бууга орж ирсний нэг нь одоо яг энэ зориултын бус энэ хашаанд сүлбэгдэж өгсөн ийм үйл явдал болсон. Холбогдох байгууллагаас богд хаан уулын тархан цаазат газрын захиргаанаас бол тухай бүр одоо холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргүүлж зориултын бус хашааг буулгах стандарт мөрдүүлэх шаардлагыг бол удаа дараа хүргүүлж байсан юм байна. Тухайн өгсөн буугын хувьд бол задлан шинжилгээ хийж судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахаар авч явсан гэдгийг мөн бидэнд мэдээлж байлаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нийслэлийн прокурорын газрын хяналтанд ор энэ дээр одоо зөвшлийн хэрэг нээгээд одоо газрын үйлчлэг болон холбогдох нотлох баримтан дээр үндэслээд энэ эдийн засаг экологийн хохирол эрхэм тооцохгүй гэдгийг бол ажиллаж байгаа учраас энэ талаар бол бид нар дараа нь мэдээлэл өгөх болов гэж бодож байна. Энэ стандартыг мөрдүүлэх ажил бол цаашдаа өшөө хэрэгжээд явна. Богд хаан уулын тархан цаазат газрын хамгаалтын захиргаа өнгөрсөн хугацаанд 11 км хашааг буулгаж 44 байршилт хашааг буулгах шаардлага хүргүүлсэн байна. Иргэд сайн дураараа хашаагаа болгож стандарт мөрдүүлэх үүрэгтэй ч тавьсан шаардлагыг хүлээн авахгүй байх тохиолдол байдаг байна. Иймд цаашаад газар ашиглах зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Богд хаан уулын тархан цаазат газрын хамгаалтын захиргаанаас мэдэгдлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2025 онд Улаанбаатар хотын Цуслангийн бүс улсын тусгай хамгаалцтай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлагыг барталсан. Улмаар өнгөрсөн 10 дугаар сараас мөрдөж эхэлсэн байдаг. Тус стандартад Цуслангийн бүс болон тусгай хамгаалцтай газарт барих хашааны стандартыг нарийн тодорхой зааж өгсөн байдаг. Энэхүү стандартын гол шаардлага нь яг нь тусгай хамгаалалтай газар нутгийн зэрлэг амьтад ээлтэй хашааны хөндлөвч за тэгээд утас зэрэг нь амьтдыг хашаан дээгүүр одоо харайхад буюу доогуур нь үлхэж гарахад нэвтрэхэд ямар нэг байдлаар аюулгүй орооцолдохгүй за гимтэж бэртгээргүй байх за тэгээд тод сайн харагдахуйц байна гэсэн яг гол тусгагдсан шаардлага нь бол энэ байгаад. Үүсэт байгаа асуудалтай холбоотойгоор нөхдийн амны ойр орчмын газрууд хашаагаа болгож байгаа сайн жишг харагдсан. Харин хашаанд нь буух сүлбүүлж өгсөн аж ахуйн нэгжийн төлөөлөл өмнө нь хашааг буулгах алтан бичиг албан ёсоор манад ирээгүй гэх тайлбар хийсэн юм. Тэгвэл хотын дарга газар олголтыг нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам отог нэрээр хийж хор уршгийг нь хотоороо амсаж ирсэн гэдгийг шүүмжилж Цуслангийн бүсэд эргэж чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлнэ гэлээ. Тэгэхээр энэ бол цэвэр байгаль орчны яам хууль зөрчиж олон жил хийсэн ажлын урхагтай үр дагавар. Одоо байгаль орчны яам энэ менежментийг хийдэг гэдгийг бид бүгд ярих ёстой. Хот авъя гэдэг айгүй олон жил болж байгаа. Энэ хаврын чуулганаар одоо тэр орж чадахгүй бах энэ байгаль орчны яамны байгааг харахад. За бидэнд ямар зүйл байгааг л энэ хойд Цуслангийн бүс Улаанбаатар хот өөрөө олгосон. Тэгэхээр энэ хойд Цуслангийн бүсэд хөрөнгө зардал гарахгүй хийгдэх ажлууд байна. Энэ юуг бол батлагдсан хэсэгчсэн төлөвлөгөөний дагуу хашаа хороонуудыг татуулах